Бүгд найрамдах Хятад ард улс үхлийн хөндий хэмээх Кубику цөлөө ногооруулжээ. Нийтдээ 7000 квадрат километр газар бүхий энэ том цөлд хамгийн түрүүнд Хятадууд салхины хамгаалалт буюу ойн зурвсыг бий болгож 5 чиглэлд 234 км хурдны замыг барьснаар хүмүүс олноор ирж суурьших нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үхлийн хүндийд нам бутсөөг болон өндөр модлог ургамлуудыг ургуулж чадсан салхины хурдыг 15 м хүртэлх зайд 80 гаруй хувиар бууруулж чаджээ. Улмаар цөлийг захлан дотгош хумиж ногооруулахдаа имийн ургамлуудыг тариалж жилдээ 3 тэрбум мянганы ашиг олж эхэлсэн байна. Цөлийг ногоон бүс нутаг болгож хөгжүүлэх хүндэс нь нар салхины сэргээгдэх эрчим хүч байсан бөгөөд амьдрал сэсгэлсэн хотыг байгуулахад 20 гаруй жилийг зарцуулсан байна. Одоо үхлийн хөндий хэмээх Кубикууд хиймэл нуурууд цэцэрлэгт хүрээлэн үйлдвэр үйлчилгээний төвөөр баригдаж жилдээ 200 мянган жуулчин ирдэг 7 од нуурын алдартай аялал жуулчлалын бааз болон 60 шахам компани үйл ажиллагаагаа явуулж байна. Бүгд найрамдах Хятад ард улс Кубикуга энэ бол эдийн засгийн 6 дахь хувьсгал хэмээн тунхаглаад байгаа юм.